Сайн байна хүндэт телевизээр харагчид. Өнөөдөр танд будын шашны их сургуулийн хуучин монгол бичгийн Баяр багш, Бурхан багшийн 12 зохиол тухай хөөрж өгнө. Тэгээд мөнөө бол 6 зохиолны юу гэхэд саятар гаж тэн лама болохын зохиол гэшэний үзүүлсэн харуулсан байна. Тэгээд гэр ордоноор ихэн зохиол гэшээ нэн тушаа игэт хөргийда. Золохан кувун нэгэн өдөр 7 хүрдэт морь тэрэгдээ сууж ордоны 100 үдээр гараж зугаалва. Замдаа нэг таяг тулсан бүгдэр хүний алхаж ядаж явахыг хараад хүн хөгшөрвөл ийм хөгшөрвөх байна гэж ихэт зүрхшон зовов. Дахин нэг өдөр морин тэрэгдээ урд өдөр гараж яваад замдаа өвшөлж шара хопхайрхан модон мөт буйн машат туранхай хүний үзв. Эндээ өвдөсөн гой харж өвдөхийн зовлон гэдэг мөн чи хөсүй мэдв. Зэ дахиад нэг өдөр баруун өдөр гараж яваад нэг үхэн хүний үзв. Буйн хөрөж өнөр готож гэр бүлийн хашуудын овоорлдон уйлж байхыг үзэж зүрхний ихэт шимшэрв. Зэ басан нэг өдөр Хояту даргаж яваад бадар татаж явсан нэг санавартантай өшөрв. Энэ хүнээ сэтгэл номгон зөөлөн чараа хараж гайхамшигтай болж хувраг лам болох гэсэн ухаан сэтгэлдэн тэрэнэ аюунд улв. Тэгээд л шатхаарт хаан көвөн эхэс гэдэ хандан гуйв хашта. Нэг дугаар хөгшөрхүүгээ, хоёр дугаар өвдөхүүгээ, гурав дугаар үхөхүүгээ, дөрөв дугаар зовхүүгээ аргалах юм зөвшөөгөө гэж эхэс гэдэ их хандав хашта. Тэгэдэн эхэсгэн хатан ихэта зовж уйлан хөвөөгөө хүслэн зөвшөөрөөгүй. Манайр борхид тийм басан нэг л үндэнтэй байгаа шавта. Тэгээд манайр борхид гэж тэр хүслэн ихэ зөвшөөрөөгүй. Харин ихэ өндөр харшата ордон байгуулж хөвөөгөө хуулгаж олон зарснуудаар харуулв. Гүвшие хаан көвнэ сэтгэлдэ ямар шиаргаар явах зориг түрж хоёр дахь харин 8-ны сүний тунгалаг сарын байхад нөхөр яшадар рахуулах хүнэн гэдэргэдэ сэмэхэн гараж олон зарснуудын тунэ хойно ганц чаана маршна сүрүүлэн морио унаад гараж ошвоо. Тэгээд сайхан их ордоноос гараж ошвоо гэж. Тэгээд энэ бол 6 зохиолны болно. Тэр ордоноо орхир ошхын тэр зохиол болно.